Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин нэг авилга хороолол сөндөрлөхийг үгүйсгэхгүй. Газар хөдлөлт галт төмөр гэх мэт байгалийн гамшигт үзэгдэлд нийслэлийн дэд бүтэц хэр тэсвэртэй вэ? Эрүүгийн хуулийн 13-14-р заалт нь үндсэн хууль зөрчсөн гэх цэцгийн дүгнэлтийг улсын хурал хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцэвхийн бүгд дарамдах Итали улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Их говийн манаач баримтат киноны багийн ажил тойрсон зураг авалтын үед Манзалай ганцхан удаа камерт дуртжээ. Өрөмтөргөө зөвштэй Тэнгэрлээс 7-10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Тэнгэрлээс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр барих асуудал яригдж эхэлсэн цагаас эхлээд нэхэн сурвалжилсаар байгаа юм. За энэ асуудлыг дахин сануулгах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Нийслэлийн ундны усны их үүсвэр дээр баригдах соёлын бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл усны газарт одоо хүртэл ирээгүй. За үүний ард усан парк барина гэсэн газар аква гарден болсон шиг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дахин нэг авилгал хороолол баригдахыг үгүйсгэх аргагүй байна. Дунд голын урсцыг хааж барьсан аквагарден ашиглалтад орох тунд өгчээ. За 3 жилийн өмнө энэ хорооллыг эсэргүүцэж эргээд төрийн бас байгууллагын зүгээс шүүхэд хандаж байсан юм а. Тухайд 4 давхар барилга байсан энэ хороолол одоо 4 блок болон өргөжжээ. За энэ хорооллын өөх төвч бас ээдрээтэй. 2010 оны үед Азад байхгүй усан парк зохицуулбар барина гэж газар эзэмших зөвшөөрлийг авчээ. Харин өнөөдөр юун усан парк 25 давхар орон сууцны хороолол босч чад байна. За яг үүнтэй ижил олон нийтэд зориулсан үйлчилгээний бүтээн байгуулалт хийн гэчихэд за бас л мөнгөтэй хүмүүс зориулан орон сууцны хороолол болчихгүй гэсэн айдас болгоомжлолж хаана төрж байна. Одоогоос 2 сарын өмнө үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газраас 40 га газрыг нь тасалж аваад үндэсний урлагийн их театр байх тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. За ундны усны их үүсвэр гэгддэг энэ хүрээлэнгийн аль хэсэгт за хэдэн давхар яг ямар театр баригдахыг мэдэж байж усны газраас дүгнэлт гаргах ёстой. За гэвч энэ мэдээллийг одоо хэрнээ албан ёсоор хүлээж аваагүй байгаа юм а. Аква гарден гэдэг юм барина, усан сан барина гингүүтээ усан сангийн ямар ч ганц бэлта тавилгүйгээр шууд 20 хэдэн давхар дөрвөн байшин барьсан ийм процесс явахыг үгүйсгэр байгаа. Гэхдээ одоо авилгал хорооллыг нурааж ийм юм болтгүй маа гэдгийг хууль хэрэгждэг маа гэдгийг л харуулах ёстой. Тийм болохоор шийдэл нь үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ байгаа юм биш. Харин авилгал хороолт байна л гэж би хэлэх гээд хууль зөрчсөн нүдэн дээр байж байгаа юмнуудыг бүгдийг устгаж нураах л ёстой. Театраас гадна туулын хурдны зам энд баригдана. Ойролцоогоор 60 орчим га талбайд автоцсан барихаар төлөвлөжээ. За энэ төслийн зураг төсөл тэзүүн харин усны газарт ирсэн ч анхаарах ёстой асуудал байсан гэдгийг хэлж байлаа. Үүнээс гадна иргэдийн зүгээс ундны усны их үүсвэр дээр барилгажилт явуулахыг хатуу эсэргүүцэж байгаа. Энэ хүрээндээ ч санал хүсэлтэд нийслэл рүү хөргүүлсэн иргэдэж байгаа юм а. За энэ асуудал бол эхлээд бол юун дээр өргөдлийн байнгын хороонд бол гомд гарч байгаа юм байна. За өргөдлийн байнгын хорооноос бол энэ асуудлыг шийдвэрлээд за өргөдлийн байнгын хорооноос энэ асуудлыг дүүн шинжилгээ нь бол гараад за нийслэлээр бол ингэ чиглэл нэрнэ. За мэдээж бол өргөдлийн байнгын хорооноос ирсэн санал дүгнэлтийг үндэслээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын асуудал дээр дахиж эргэж харах уу дахиж хуралдах уу гэдэг асуудлыг бол нийслэлийн иргэдийн хурлын холбогдох хороо зөвлөл нь бол шийдвэрээ гаргаж явна. Онцгой бусад бүтээн байгуулалт хийж болохгүй биш болно. За гэхдээ гадны усуудын жишгээр гол ундны усны их үүсвэрийг хамгаалах зорилгоор л бүтээн байгуулалт хийх учиртай. Яг ийм жишгээр хийж чадах уу гэдэг л чухал асуудал юм а. Авилга хорооллын газар дээр анх усан парк барина гэж байсан ч эцэстээ орон сууц барьж биднийг хулигдсан учраас иргэд олон нийт эсэргүүцээр байгаа. За нэгэнт босон хоноо 1000 гашраад ч нэмэргүй гэдгийг ч авилга хорооллын жишээ харуулсан. За тиймээс л иргэд олон нийт сонор сэрэмжтэй байж нийслэлээс гаргасан шийдвэр бүрийг цаг алдалгүй мэдэх нь чухал юм а. Газар хөдлөлт галт төмөр гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл болсон тохиолдолд манай хотын дэд бүтэц хэр тэсвэртэй вэ? Жишээлбэл барилгын стандартын дагуу бол орон сууц хоорондын зай 4-6 м байх ёстой. За Улаанбаатар хотын хувьд орон сууцны барилга хоорондын зай өндрийн стандарт алдагдаж төлөвлөлтгүй дэд бүтэц бүтээн байгуулагдсаар өндөр эрсдлийн түвшинд гэж хэлж болох үз нөхцөл байдалтай байгааг судлаачид хэлж байна.
Саяхан Хонконгод гарсан гал төмөр 2 жилийн өмнө нийслэлийг цочирдуулсан Дүнжин гарвын уулзуур дээр гарсан осол шиг тохиолдлуудад нийслэл бэлэн нисэхэд олон нийт эргэлздэг. За мэрэгжилтнүүд ч Улаанбаатар хот гал төмрийн эрсдэл тохиоллоо гэхэд ихэнх орон сууцны барилгууд стандарт хангаагүй, хоорондоо хит ойрхон эрсдэлтэй түвшинд байгааг санууллаа. За Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хот тосгоны тогтчлт гэдэг барилгын норм ба дүрм гэж би түүн дээр байдаг одоо хавсралт заалтан дээр бол одоо тухайн объектийн одоо гал төсөлтийн зэргээс хамааралтайгаар бас мэдээж гадна талын одоо фасад болон цонхтой хамааралтайгаар зай хэмжээг тодорхойлсон байдгаа. Тэгээд хамгийн одоо цонхтой болон гадна талын шатдаг фасадтай материалтай тохиолдолд бол 6 метрийг заасан байгаа. Улаанбаатар хотын маань амьдрах орчин, орон зайн төлөвлөлт бол нэлээд алдаатай болчихсон. Хүний амьдрах орчин нэлээд одоо жоохон хатуухан ирэхэд эрсдэл маш их амархан болох болсон. Жишээлбэл 2 барилга гэхэд нэг барилгаас нөгөөдөө одоо гал төмөр маш амархан дамжихуйц одоо тийм хэмжээтэйгээр баригдана гэдэг бол энэ маш их одоо бараг одоо эмгэнэл гэж хэлж болохоор зүйл байж байгаа. Манай нийслэл хот дэлхийн бусад улсын нийслэлүүдийг бодвол харьцангуй цөөн хүн амтайж дэд бүтцийн хувьд хоцрогдож буйн олон жишээнээрээс харагдаж байна. Тэгвэл дэлхийн том хотуудын дэд бүтцийг хөгжүүлсэн гамшиг эрсдлийн үед авч хэрэгжүүлж болох арга туршлагаас Монгол улсад нутагшуулах боломжтой дараах саналуудыг дэвшүүллээ. Жишээлбэл Америк нэгдсэн улсад зарлан мэдээлэх систем маш сайн хөгжсөн байдаг. Ямар нэгэн гамшиг боллоо гэхэд тухайн бүсийн хүмүүст утсан дээр нь мессежээр очдог. Мөн даатгалын тогтолцоо маш сайн хөгжсөн. Ялангуяа орон сууцны даатгал. Хэрв ямар нэгэн гамшиг эрсдэл учрлаа гэхэд иргэд хохирлоо бүрэн барагдуулах боломжтой байдаг юм. Монгол улсад энэ тогтолцоо байдагч цаашид илүү хөгжих шаардлагатай байгаа. Хамгийн чухал нь Америк нэгдсэн улсад барилгыг ямар шаардлага, стандартын дагуу барих ёстой гэдэг мэдээлэл нь хангалттай, нээлттэй байдаг. Миний зүгээс эдгээрийг Монгол улсад хэрэгжүүлж болох талаар санал төвшүүлж байна. За энэ одоо эрсдлүүд бол ялангуяа эдийн засгийн чадвах сул ийм улс орнуудад маш их хүндрэлтэй ийм байдлыг бий болгох магадлал их өсөж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хувьд ч гэсэн энэ дээр их анхаарах хэрэгтэй. Мэдээж хатуу дэд бүтцэд анхаарал хандуулахаас гадна илүү хүнээ хариуцлагатай сайн ийм иргэн болгох. За багаас нь хүүхдийг иргэн хүн болгож бэлтгэхэд маш их анхаарах. За энэ замаар бид гамшиг эрсдлээс өөрсдөө хамгаалах ийм одоо боловсрол мэдлэгийг олгох гэдэг ийм юм руу илүү анхаарах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахын тулд хамгийн түрүүнд барилга байгууламжийн төлөвлөлт стандарт норм дүрмийг шууд мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Мөн гамшиг аюулын үед иргэдэд түргэн шуурхай мэдээлэл хүргэх, зарлан мэдээлэх системийг шинжлэх, орон сууцны даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх нь эрсдлийг бууруулах бодит шийдэл болохыг онцолж байлаа. Түүнчлэн мэрэгжилтнүүд барилга баригдаж дууссаны дараа бус баригдаж буй явцад нь ил тод хяналт шалгалт хийх, хот төлөвлөлтийн нэгдсэн бодлогыг мөрдөх нь Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн төгсөл илээ. За судлаачдын дэвшүүлсэн эдгээр саналуудыг холбогдох байгууллагууд бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлж чадвал нийслэлийн иргэд аюулгүй эрсдэл дагтай орчинд амьдрах боломж бүрдэхэд багч болов тус болно гэж үзэж байна. Үйл болохоор осон шоу шиг алхах хэрэгтэй гэж хүмүүс хошигнож ярьдаг. За энэ үг манай улсад явган хүний замын стандарт хангагдаагүйг илэрхийлдэг юм а. Ялангуяа энэ зун шинээр сольсон явган хүний зам халтиргаа ихтэй явхад хүндрэлтэй байгааг тэд хэлж байна. Гэмтлийн эмнэлэгт халтиргаа гулгаанаас болж бэртэж гэмтэж ирж байгаа хүмүүсийн тооч нэмэгдэх болжээ. Энэ шин зам чинь одоо нөгөө явхаар айгу хэцүү болчиход байгаа шүү дээ. Ерөнхийдөө юм дөшөө явд юм уу яа тийм. Эсвэл гуталтаа нөгөө хадаас ийд юм уу. Тэгэхгүй бол зүгээр нөгөө энгийн бол алхахад бол айгу төвхтэй болчиход байгаа шүү дээ. Уг нь ийм зөвлөвчтэй ийм эрцэнийн юунууд зориултын юу гэдэг шүү. Тийм хийчвэл манай Монголын нөхцөлд ийм хавтангууд болохоор хөлдөөд тэгээд дээрэс нь мөс тогтоод зас ороод мөс тогтоод халтраж унаад тэг гэмтэж ялангуяа настай хүмүүсүүд их гэмтэж ирдэг. Тэгээ уун хараа зэрэг дандаа толгоогоо савж унна харихны гэмтэл. Халтарж унахгаа тэгээд ингээд өөр замаар нь явхаар
болохгүй. Тэгээд ямар машины зам дээр болтой биш. Тэгээд жоо хэцүү байгаа. Халтар гагуулгаа бол хിവэрэн ягуун явхад бол маш хэцүү байна. Дамаа хүүхэд өглөө нөө хичээл цуглаж хахад хүүхдүүд тэгээд төвшин хүмүүс явхад бол халтаргаатай хിവэрлээ. Тий. Хэдийгээр юуны ажилчид цэвэрлээд ингээл мөсөний авж гацсан тэгэл дахиад засаргуул дахиад агиох гулгаатай болол байна л дээ. Энэ онд 32 тэрбумаар 59 км явгууны замыг байгалийн чулуу автангаар сольж шинжилсэн. Гэтэл тэр шинжлэгдсэн зам нь илүү халтаргаатай байгааг эргэж шүүмжилж байгаа юм а. Тохижилт үйлчилгээний компани болон албан байгууллагууд шинээр солигдсон явгууны замын автангуудын цасыг юучгүй цэвэрлэдэг. Гэтэл энэ байдал нь эсэргээрээ иргэдийг гэмтээсээр байна. Учир нь стандартын шаардлага хангаагүй энэ гүлгэр хавтан цасыг нь цэвэрлсэний дараа улам халтаргаа үүсгэж байгаа юм а. Мөн албан байгууллагууд барилгынхаа ойр орчмын цасыг цэвэрлэхгүй бол түүнээс улбаалж халтарч гэмтсэн иргэний имчилгээний зардлыг төлөх шаардлагатай байдаг. Гэтэл тэд цасаа цэвэрлсэн ч стандартын шаардлага хангаагүй явган хүний замаас болж халтарч унсан иргэний зардлыг төлөх шаардлагатай нүүр тулж байна. Өвлийн үйлрэл басантай холбогдуулаад ингээд шинээр сольсон өнгөлгөөний материалууд халтаргаатай байгаа нөхцлүүд бол анзаарагдаж байгаа. За тэгээд ялангуяа угаасаа гэхдээ манай энэ төв талбай дээр ч гэсэндээ бид нэр ингээд төв талбайхаа өнгөлгөөнүүдийг харахаар зэрэг зарим нэг газрынх нь өнгөлгөөнийх нь материал дээр нь очиод өнгөлгөөн дээр нь очиод нэлээд халтардаг. Тэгээд тэр төв талбайгаар явхад нэлээд төвөгтэй айгүй хэцүү байдлыг үүсгдэг. За тэрнтэй адилхан өнгөлгөөний материалуудыг энэ сүүлийн үеийн явган замын зарим нэг хэсгүүд дээр адилхан материалаар бас тавиад байгаа нөхцлүүд бас үүсээд байгаа. За тэрийг ингээд магадгүй мэргэжлийн байгууллагуудаас нь одоо явган хүний замын стандартыг хангаж ийн үгүй ээ нүү гэдэг нэг тийм шалгалтыг бас хийх ёстой. Он гарсаар 5365 иргэн халтаргаа гулгаанаас болж бэртэж гэмтэл соогох судлалын үндэсний төвд ханджээ. Ялангуяа цас орсон өдөр явган хүний замын халтаргаа бүр нэмэгдэж, иргэд бэртэж гэмтэх нь нэмэгддэг байна. Халтарч унахтаа гарын тохой сарвуугаараа хүчтэй тулах, хавсарч унах, арагшаа хүчтэй цавж унснаас болж гэмтлийн зэрэг нь хүндэрч байгаа гэмж сануулж байна. Битэрч ирдэх тохиолдлоос хамааруулаад зүйлийн эдийн эмнэлэг бэртэл гинцэг хүмүүс болохоор хамгийн багадаа 14 хоногоос 1 сарын хугацаанд тэр тухайн хүний хөдөлмөрийн үйл явц нь алдагддаг гэсэн үг. Хэрвээ ясны хогруул, мөчтийн хогруул тийм ээ, тийм хогруулуу тохиолдох бол хамгийн багадаа 6 сараас 1 жилийн хугацаанд тухайн хүн бэртлийн нэгсэн хөдөлмөрийн чадрын алдалт алдагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүмүүс тухайн үед бэртэж гинцсэн бол яг цаг тухайд нь эмнэлэгтээ ирээд үзүүлж байгаараа гэсэн үг. Жил бүр шинжилж байгаа явган хүний замын хавтангууд эрсдэс уур амьсгалтай улсад тохиромжгүй стандартын шаардлага хангахгүй байгааг хот төлөвлөгч хэллээ. Тэр дундаа бага торио орчимд барилгын дотор өнгөлгөөнд ашигладаг хавтанг явган хүний замд ашигласан байгааг шүүмжилж байна. Зундаа 30 им хүртэл халж өвөлдөө хасах 30 им хүртэл хүүтэрдэг эрсдэс уур амьсгалтай манай улсад дулаан оронд ашигладаг хавтан хийх боломжгүй. Мөн явган хүний замын стандартад тайлбарахгүй гадаргууйтай хавтангаар хийхийг заасан байдаг. Гэтэл манай улсад энэ стандарт мөрдөгдөхгүй иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Жавар тажигнсан өвлийн улиралд халтаргаа гулгаа их мөн осгох тохиолдол нэмэгдсэн тухай гэмтлийн эмнэлгийн эмч хэллээ. За энэ он гарсаар гэмтэл согос судлалын үндэсний төвд осголт хөлдөлтийн шалтгаанаар 244 хүн тусламж үйлчилгээ авсан байгаа юм а. Жил бүр албан байгууллагуудын шинэ жилийн үеэр хүмүүс осгох, хөлдөх тохиолдол нэмэгддэг тул болгоомжтой байхыг бас анхааруулж байна. Биеийн эд эрхтний хөлдөлт нь эдгэшгүй гэмтэл, за гүн хүлдсэн эд нүхэн түлжих боломжгүй үхчиж тайрах мэс заслыг хийхээс өөр аргагүй болдог. За мөн тамхины хэвлэхтэй захын судасны цусан хангамж муу хүмүүс осголт хөлдөлтөд хамгийн амархан өртдөг байна. 12 сар гараад шинэ жил баяр ёслолоор амьсгал орсонд холбогдуулна. Бүгд аль болохоор дулаан тийм ээ хувц өнөр өмсөж яваараа хэрвээ арх согтруулах юмдаа эдгээр хэрэглэх бол бага хэмжээгээр хэрэглээрээ тийм ээ. Тэгээд баяр ёслолоо очивол ар гэрээ дуудах ч юм уу тийм ээ. Тэгж хөргүүлж аваараа хэрвээ тухайн хэмжээгээр хайрагдаж тийм ээ осгосон байвал эмнэлэгтээ ирээд үзүүлээрээ. Тэгвэл яг эмнэлэгтээ ирээд үзүүлэх голны үхээр тэр нь дэмжлэг тусламжийг илүү хурдан хугацаанд хөргүүл тухайн мөчөөд эрхтний үйл ажиллагаа хэдэж нэг илүү сайн сайжирна гэсэн үг байхгүй.
Хүйтний эрч чангарах тусам орон сууц албан байгууллагуудын халаалт хангалттай төвшөнд биш байгаа нь олон нийтийн санааг чилээсэн асуудал болж байна. За дэлхийн бусад улс орнуудад төрөөс дулаан халаалттай зориулж хангалттай мөнгө төсвөлдөг. Тиймээс ч энэ асуудалд иргэдэн санаагаа чилээдэггүй. Харин манай улсад сүүлийн жилүүдэд нийслэлээс дулаан халаалтыг сайжруулахтай холбоотой төсөв нэмэгдээгүй гэлээ. За өөрөөр хэлбэл дулааныг нэмэгдүүлэх засвар үйлчилгээг сайжруулахад зориулсан мөнгө хангалттай төсвөлөгдөхгүй байгаа юм а. За их сүүлийн үед жилүүдэд хөрөнгө оруулалт бас хангалттай хийгээг бол бас ялангуяа дулааны хангамж нь барилгачлалт, орон сууцчлалт, нийгмийн эдийн засгийн хөгжлөд дийлэхгүй ингээд болцсон. За тэгэхээр яаж нөхөр шинэ барилгууд баригдаад байгаа. Тэгэхээр нөгөө дулаан хангамж нь өргөдөхгүй хэвэндээ байгаад байдаг. Тэгэхээр одоо хуучин байсан дулаан хангамж шугам шинэ барьсан барилгуудаа нөхөр хуучин байсан нөгөө температур нь буураад ачаал нь хүрэхгүй ч гэх юм уу ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр энийг одоо юу гэдгийг цаашдаа бол энэ Улаанбаатар хотоос ялангуяа хөрөнгө оруулалтыг хийж шаардлагатай байна. Улаанбаатар дулааны сүлжээ 380 км орчим үргэлжлэх халаалтын шугамтай. За тус халаалтын шугамыг ашиглалтад оруулаад 30-аас 40 жил болж буй. Хангалттай мөнгө төсөвлөж өгдөггүй учраас нэг жил бүгдийг нь засварладаггүй, жил жилд баг багаар засдаг байна. Урт настай засвар үйлчилгээ сайн хийгээгүй энэ шугамууд хангалттай дулаан дамжуулж чадахгүйгээс болж иргэд өвөлбөр халаалтын асуудалтай нүүр тулга. За уг нь бол манай улс шиг эрс тис уур амьсгалтай оронд дулааны асуудал хамгийн түрүүнд анхаарал хандуулах асуудал гэдгийг салбарын шинжээч онцолж байна. Дулааны хувьд бол өөрөө бусад улсын жишээг харахад ингээд төрийн оролцоо өндөртэй. Төрийн гэдэг нь одоо тухайн Улаанбаатар хотын захиргаан дүүргийнх нь оролцоо өндөртэй. Ер нь бол тэр дулааны асуудлыг тухайн дүүрэг нь нийслэл нь хариуцж явдаг. Эзэмшлийг нь тэгээд иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг. Ийм зохицуулттай байдаг. Ер нь бол public service гэж ярьдаг. Тэгэхээр дулаан бол Монголын хувьд бол номер 1 одоо асуудал. Тэгэхээр энд бол төрөөс ялангуяа Улаанбаатар хотоос энийг хариуцаж за толбогдох хэмжээний тэр санхүүжил татаас хөрөнгө оруулалтыг хийж явах шаардлагатай ийм шаардлагатай байгаад байна. Жил бүр дулааны асуудал давтагдсаар байхад бодит шийдэл зохих хөрөнгө оруулалт хийхгүй байгаа нь харамсалтай. 30-аас 40 жилийн өмнө ашиглалтад орсон шумуудаар өнөө цагийн хэрэгцээний дулааныг найдвартай хангана гэж хүлээж суух нь бодит бус зүйл юм а. Түр нь хамгийн ихэнд анхаарал хандуулах ёстой салбартаа хөрөнгө төвлөрүүлэхгүй байгаа нь иргэдийг хүүтэнд дааруулж улирлын чанартай бэрхшээлийг хэвшил болгож буй харамсалтай дүр зураг. За бид энэ асуудлыг холбогдох албаны хүмүүс буюу эрчим хүчний яам Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани зэргээс тодруулах гэж удаа дараа холбогдсон боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм а. Ирээгүй хуулийн 13-14 заасан худал мэдээлэл тараах заалтын хохирогчд нь дийлэнхтэй сэтгүүлж судлаачид байдаг. Тэд төрийн эрх мэдээллнүүдийн булхай, авилга, хэл хахуулын тухай мэдээллийг олон нийтэд хүргэснийхээ төлөө ирээгүй хэрэгт яллагдагчаар татагддаг. Жишээлбэл эрен сурвалжлах чиглэлээр ажилладаг сэтгүүлч Баттуул 2 жилийн хугацаанд 4 удаа ирээгүй хэрэгт татагджээ. Үндсэн хуулийн цэц ирээгүй хуулийн 13-14 заасан худал мэдээлэл тараах заалт нь үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн гэж дүгнсэн. За харин үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг улсын хурал хэрхэн шийдвэрлэхийг сэтгүүлч, хуульч, судлаачид хүлээсээр байгаа юм а. Сүүлийн 4 жилийн хугацаанд үг үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 3000 орчим хүн эрүүгийн хэрэгт хянан шалгагджээ. Наад захын жишээ бол нэгэн иргэнийг олон нийтийн сүлжээнд төрийн албан агчийн зургаар мем хийснийхэн төлөө 3 дүүргийн цагдаагийн байгууллагаас дуудаж эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол байна. Иргэнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхэн төлөө эрүүгийн хэрэгт татах нь яг л чойнмыг чүлэг бичснийхэн төлөө хорьсон шиг 21-р зууны сонгодог хэлмэгдүүлэлт болох эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа хийснийхэн төлөө үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэг эрхээ эзэлснийхэн төлөө шалгаж байгаа. Араас нь бүр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Мэдээл бэлтгэснийхэн төлөө мэдүүлэг авахгүйгээр улсын мөрдөн дээр дуудаад 3 хэрэгт яллагдчихаар татах тогтоолыг өөдөөсөн шууд одоо тулгадаг. Энийг яаралтай шийдгэдэг, зохилттой явуулдаг. Ийм нөхцөл байдлууд өнгөрсөн хугацаанд бүр ирээцээр алдсан.
Жилд 200-аас 300 иргэн эрүүгийн хуулийн 13-14-д заасан худал мэдээлэл тараасан гэх заалтаар хэрэгт холбогдож байна. Үүний 90%-ийг сэтгүүлчид эзэлж байгаа юм. Бүр цаашлаад уг хуулийн заалт нь хуульч болон судлаачдад хүртэл яллагдагчаар татагдахад нөлөөлж байна гэлээ. Тухайлбал хуульчид эрх зүйн асуудлаар шүүхийн шийдвэртэй холбоотой олон нийтийн сүлжээнд шүүмж бичгэд хуульчдыг үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө эрүүгийн хэрэгт татах эрсдэлтэй байна. Цаашлаад судлаач нар хүртэл үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэгт холбогдох тохиолдол байгааг холбогдох албанаас хэллээ. Учир нь юу гэж байгаа вэ? Шүүхээс гимброта тооцоогүй байхад бол урьдчилан таамаг хэлж байгаа нь энэ бол ташаа мэдээлэл. Шүүх энэ хүнд ял оноогоогүй байхад бичсэн өөрөө худал мэдээлэл гэж үзээд тухайн хүнд хариуцлага тооцох эрсдэл байна гэж харж байгаа. Хоёрдугаарт нь мөн судлаач нар эрх зүйн тодорхой асуудлаар шүүмжлэл бичиж. Эрх зүйн шүүмжлэл хууль нь болохгүй байна. Энэ хуулийг зөрчсөн гэж үзэж гин гэдэг юм. Гэтэл энэ шүүмжил бичснийхаа төлөө бас энэ гэмтрэгт холбогдвол шалгах эрсдэл үүснэ. Тийм. Эн чинь уул нь бол тодорхой байр суурь үзэл бодлого байхгүй. Гэтэл энэ үзэл бодлыг өөрөө шүүгээд байгаа нь буруу байгаа тийм. 2020 онд эрүүгийн хуулинд оруулсан өөрчлөлтөөр худал мэдээлэл тараасан хүнд энэ хуулийн 13-14-р заалтыг үндэслэн шийтгэж байгаа нь өрөөсгөл гэж хуульчид үздэг. Учир нь яг ямар мэдээллийг худал мэдээлэл гэх вэ гэх тодорхой заалт байхгүй, зөвхөн гомдол гаргасан талын байр сууриас шийдвэрлэж байгаа нь буруу гэсэн юм а. Товчхондоо эрүүгийн хуулийн 13-14-т заасан худал мэдээлэл тараасан гэх заалт нь төрийн албан тушаалтнуудын нэр төрөө хамгаалах зэвсэг болж байна. Өөрөөр хэлбэл тэдний үнэн гэлчилсэн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх зоригийг нь мохоон залхаан зэрлүүлж хэдэн сар жилээр цагдаагийн үүд сахиулах арга болсон юм а. Төрийн албан тушаалтны нэр төр иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхээс давсан эрхтэй байж болохгүй гэдгийг сэтгүүлч болон хуульчид илэрхийлж байгаа юм а. Тиймээс тэд үндсэн хуулийн заалтыг улсын их хурал хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглан хүлээж байна. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөсөх бүгд найрамдах Итали улсын ерөнхийлөгч Сержио Маттареллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. За энэ айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа стратегийн түншлийн түвшинд хүрч бүх талаар хамтран ажиллахаар болсон юм а. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа ноос ноолуурын чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал Итали улсаас манай улсад 40 гаруй сая долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн салбарт олгохоор болсон юм а. Төрийн ажлын дүнд Итали улстай тогтоосон найрсаг харилцаа хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр Итали улс нь манай улсын хувьд Европын холбооны гишүүн орнуудаас холбооны бүгд найрамдах Герман улсын дараа стратегийн түншлэл тогтоосон хоёр дахь орн боллоо. Энэ төрийн ажлын үеэр хамгийн том амжилт бол мэдээж стратегийн түншлийн түвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл харилцааныхаа түвшин бид нар ахиулсан. За тэгэхээр бид нар бүхий салбарын хамтын ажиллагаа бол шат дахиад арай өндөр түвшинд харилцснаа, илүү ойлголцсноо, илүү ойртож хамтарч нэвтэрч ажиллана гэсэн ийм агуулгатай. Монголд хөрөнгө оруулах, за Монгол улсад хамтарсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд байгуулах, за мөн Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, 3 дахь зах зээл дээр хамтарч гарах тал дээр бид нар бодиттой ийм ахиц төвшил гаргах юмаа гэдэг энэ зүйлийг яаж тохирсон нь өөрөө маш чухал. Айлчлалын хүрээнд нийт 12 баримт бичиг байгуулсан. Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын за аж ахуйн нэгжүүд хоорондоо бас маш олон баримт бичгүүдийг
зурлаа анх удаага албан ёсоор одоо энэ бизнес форумыг зохион байгуулсан. Мөн аль жилийн үеэр зурагдсан ач холбогдолтой баримт бичгүүдийн нэг нь зам тээврийн салбарынх байлаа. Тодорхойлбол манай улсын тээвэрчид Европын орнууд руу бараа бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх 3 дахь улсын зах зээлд нэвтрэх 2 улсын хооронд Тир конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэж байна. Ингэснээр 2 улсын гадаад худалдаа өргөжнө гэж салбарын сайд үзэж байна. За энэ удаагийн айлчлалын өрөөнд Италийн зам тээврийн сайттай ах тээврийн хилцээр зурах одоо ажлыг гүйцэтгэлээ. Тэгээ ингэснээр одоо тээврийн гэрээ зурагцсанараа одоо Монголоос одоо ачаа бараа экспортын ачаа бараа наашаа Итали руу гарах, Европ руу гарах. Дээрэс нь одоо Европоос болон Итали улсаас бас манай улс одоо импортлдог ачаа бараа шууд явах юм боломж эрх зүйн орчныг бий болгож байгаа. Зам тээврийн салбарт хийгдсэн энэхүү баримт бичиг нь манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самансан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн энэ айлчлалын хүрээнд Ром хотноо Итали, Монголын бизнес форум зохион байгуулагдсан. Энэ форумд 2 улсын 150 гаруй аж ахуй нэгж оролцсон юм а. Форумын явцад бол 5 санж баригдаж байгаа. Монгол улсад байгаа өнөөдөр хөгжиж гэж яваа. Манай бүх компаниуд бол хэрэгтэй менежментийн том тогтолцоог оруулж ирж байгаа гэж болно. Италийн жижиг дунд үйлдвэрлэгчийн холбоотой хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Бус талын хэлж байгаагаар манай Монгол улсын хувьд бол тийм онцгой, тийм түүхийд бараа бүтээгдэхүүн байна. Энэ төв бараа бүтээгдэхүүнээр Италийн техник технологиг ашиглаад хамтдаа дундаасаа дэлхийд гайхагдах брендийг бий болгоё. Аль талд нь байгаа ямар давуу тал байгаа тэргээ нийлүүлээд ийм сайхан бүтээгдэхүүнийг бий болгоё гэдгийг зорж байна. Энэ утгаараа бид нар дараагийн арга хэмжээндээр Италид Монгол улсад Италийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн эхлэгчид маань ирээд хамтран уулзалт хийх, бие биентэйгээ туршлага солилцох их мэд ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Манай агентлаг Италиас гадаад руу экспорт хийх бүхий л талын дэмжлэг үзүүлж ажилладаг. Мөн гадаадаас Итали руу хөрөнгө оруулалтыг дэмждэг агентлаг юм. Санамж бичгийн хүрээнд бид нар бүхий л талдаа хамтран ажиллана гэж бодож байгаа. Нэг ялангуяа Италийн нарийн технологи шингэсэн жижиг тоног төхөөрөмжийг экспортлох боломжууд байна гэж харж байгаа. Түүнээс гадна бусад салбаруудад ч хамтарч ажиллах боломжтой юм. Ийхүү Европын холбоог үүсгэн байгуулагчдын нэг их долоогийн бүрэлдэхүүнд багтдаг Итали улсад манай улсын төрийн тэргүүн айлчилж аль талдаа ашигтайгаар хамтран ажиллах гэрээ хэлцлүүдийг байгууллаа. Үндсэндээ бүхий л талаар хамтран ажиллах суурь нөхцөл бүрдлээ гэж хэлж болно. Харин одоо ерөнхийлөгчийн энэ айлчлалыг цаашид илүү үр дүнд хүргэж үргэлжлүүлэхэд засгийн газар, улсын хурал гээд бүхий л төвшний шийдвэр гаргагчдын хүчин чармаалт оролцоо чухал байгааг судлаачид хэлж байсан юм а. Мэдээ үргэлжилж байна. За зөвхөн Монгол оронд амьдардаг тэгэхдээ 52 хоноор тоологддог амьтан бол Мазаала баавгай. Үндэсний бахархалт энэ амьтан хөлийн чимээ хөдлөх дүрснээс дүүлж зогтаадаг учраас түүнийг бодитоор харсан хүнч цөөхөн байдаг. Тэгвэл онгон зэлүүд говийн их дархан цаадад газарт удаа очиж олон удаагийн ууггүй оролдлого төвчээртэй отлохын хүчээр зургийг нь авч чадсан их говийн манаач баримтат кино өнөөдөр нээлттэй хийсэн юм а. Эгүүр Ньюс агентлагийн хамт олон кино найруулагч Ган Очиртай хамтран Мазаалын аж байдал оршихуйн тухай хүүрэнсэн их говийн манаач баримтат киног жил гарын хугацаанд баггүй адлын явдлыг даван туулсныхаа хүчээр бүтээж өнөөдөр кинотеатрын дэлгэцнээ анх удаа үзэгчдэд өргөв. Онгон зэлүүд нутгийн ийм соргог амьтныг олзолж зураг дүрс авна гэдэг үнэхээр бэрх ажил гэдэг нь лавтай. Кино багийнхан хүртэл Мазаалаг бодитоор олж хараагүй ч зураг дүрсийг нь харин уран бүтээлийн хэмжээнд буулгаж аджээ. Яг үнийг хэлэхэд одоо юу гэдгийг киноны уран бүтээлчид бид нар яг өөрсдөө ч хэлбэл Мазаалаггүй яг бодитоор нь харж чадаагүй гэсэн. Ов уран бүтээл. Тэгэхээр тэр амьтны зургийг авах гэдэг нь өөрөө ямар их бэрхшээлтэй тийм зүйлвэ гэдгийг одоо маш тод илэрхийлж байгаа. Байгалийн зэрлэг амьтныг яг байгалаар нь зэрлэгээр нь онгон дагшнаар нь байлгах нь хамгийн чухал юм байна гэдгийг би одоо бүр магтсан айлсан гэх юм. Тийм. Түүнээс биш ингээд хүн оролцоод ирэхээр л тэнд нэг зүйл биш болчиход байгаа. Говийн манаач баримтат киноны одоо дэмжлэгийг бол ер нь байгаль орчин аялалчдын яам болон Эрдэнэ Монгол компани үзүүлсэн. Тэгэхээр одоо нэг Эгүүр Ньюс гэх мэдээллийн агентлагийн амбиц байхаасаа илүү энэ кино өөрөө Монгол улсын засгийн газрыг одоо төлөөлөх бүтээл болох юм. Мазаалаа бол одоо 1400 км 52 бодгалт харан суурьшдаг гэхээр олох боломж нь бол өгийн маш хязгаарч мөрдмөл юм билээ.
За нэг жил гаруй хугацаанд төсөл үргэлжилсэн. Жил гаруй хугацаанд төсөл үргэлжлээд говийг дахин цаас газарлуу буюу одоо огт хүн амьдрдаггүй бүс рүү одоо томсдын байгаа би баг 10 гаруй удаа илгээсэн. Ингээд нэг 2-оос одоо 5 минут орчим юм уу мазалын дүрс бичиж чадсан. Их говийн амьдрал гэдэг алс холын хүмүүст ажин түжин харь хол мэтэ. Хитгэн байгаль хамгаалагч хаяа нэг очих эрдэмтэн судлаачаас өөр хүний мөр гараагүй онгон дагшин газрын ургамлын ганцхан навчин хүртэл дархан хамгаалттай. Түүн дотроо мазаалаага нүдний цөцгийн мэт хайрлана. Мазаалаа судалж буй залуу доктор эмэгтэй энэхүү баримтат киноны гол дүр. Хөвтөр, үүр, тижэл, устцэг гээд мазаалаа мөрийг дагаж ширхэг үсийг нь чадгаа түүж яваа биологч эмэгтэй хичээл зүтгэл мазаалайн ирээдүйд итгэл төрүүлнэ. Тогтод суухын аргагүй төөнөх халуун нар, нүдгүй шуурах их хэлсэн далай, жавар халахлах нөмөргүй уудам говийг төсөөлөхөд их говийн манаачийн ажил амаргүй, гагцгүй, няцашгүй халуун сэтгэлийн хүчээр л урагшилдаг лавтай. Говийн их дархан цаадад газар баг эдэр насаа өнгөрүүлж энэ газрын хамгаалалтын захиргаанд 1993 оноос хойш 30-аад жил тасралтгүй амтан маллагчаар ажиллаж байгаа Дорж Батын адал явдалтай сонирхолтой түүхүүдээс бид хуваалцаж байна. Амьтад цагийн ирэхээр хүний халамжид асаад номхон дөлгөөн зам байдалтай болж уйсдаг хэдий ч харин онгон байгальд нь тааралдахад ээлтэй биш загандгаа. Иймд байгаль хамгаалагчдад сайн унаа, сайтар базаасан бэлтгэл нь амь хамгаалах чухал хэрэгслэл гэсэн үг. Говьлда аймгийн цогцмын Баян тоорой тосгон төрж, Энэл нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан, амтан маллагч ээжийнхээ үйл хэргийг залгамжлан, байгаль хамгаалагчийн ажлыг сүүлийн 30-аад жил тасралтгүй гүйцэтгэж байгаа эрхэм бол Дорж Бат юм. Тэрээр байгаль хамгаалагчаар ажилласан эхний жилүүддээ тэмээ трактораар унлаг хийж үүрэг гүйцэтгэдэг байснаа хуваалцлаа. Эрсдлүүд бол их гарна. Хамгийн наазах нь бол одоо орон орцсон зэрлэгэн үед бол маш болгоомжтой явах хэрэгтэй. Одоо автгайн буур гэх юм уу, одоо мазалай, одоо орон нийлгийн үед нь маш болгоомжтой явахгүй одоо дайрдаг, ууртай байдаг одоо тийм үед бас эрсдэлтэй. Манай ээж энэ говийн дархан газрын хамгаалтын захиргаанд амтан маллагч хийжсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь амтантай байгальтай одоо ер нь салаагуугаар одоо залуучууд их байгаль хамгаалагч ажилд их дуртай болсон байна. Сонирхолтой болсон байна. Нэгдүгээр дуртай болдог нь унаан шиг сайжирсан. Хоёрдугаар цалин мөнгө доктортай болсон гэдгээр одоо гуравдугаарт нутгийн хүүхдүүд биднийг дагаж одоо урам орж байгаль амьтанд дуртай болсон. Одоо энэ бол залуучуудын одоо бидний арын одоо үе залгамжилж байгаа залуучууд. Түүний амьдрал ажил төрөл бүхэлдээ байгаль амьтадтай ойрвож түүнээс салшгүйгээр өдий хүрчээ. Өдөө өссөн хүүхдүүд 5 хошуу мал сүргээ хариулж тайгийн багчуул цаа бугаатгуулан өсдөг бол харин Дорж Бат баг залуудаа бүхэн хариулж байсан нь түүний санаанд тодхон үлдсэн дурсамжуудын нэг хэмээн ярьлаа. Амьтдын барааг олж харахад хичнээн их төвчээр шаарддаг үлээд тэгтэл өдий олон жилийн хугацаанд амьтдыг бүртгэж бэлчээрээр нь адгуулан бас халамжлана гэдэг үнэхээр л тостаас нь сайхан сэтгэлийн хүчээр гүйцэлдүүлэх ажил үлээ. Түүнд энэ тууштай байдал байгаль амьтныг хайрлах чин сэтгэлийг суулгасан нь ээжийнх нь үйл хэргийн бодит үлгэрлэл үнэт зүйлээс улбаатай гэдг нь ч гарцаагүй юм. Өнөөдөр түүний уг тууштай үйл хэргийг үнэлж төрийн дээд шагнал Алтан гад содонгоор урамшуулсан юм. Доллар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.
Physical Asia шоунд улсын арслан Орхон Баяр манай улсын баг тамирчдыг ахалж амжилттай оролцсон билээ. За сүүлийн үед тренд болж байгаа энэ шоуны нөлөөгөөр Монгол хүн Монгол орныг манай үндэсний спортуудыг бас идэвхтэй сонирхож дэлхийн нийт сонирхож байгаа. Тэгэхдээ үндэсний спортоор гадаадын иргэд хичээллэх, сонирхон өрсөлдөх бололцоог нээсэн зохицуулалт бидэнд өгүүлэгцээр байна. Үндэсний бүхий холбооноос 2026 онд Монгол үндэсний бүхий дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь үндэсний спортыг залуусын сонирхолд ойртуулах, олон орны тамирчдын сонирхон хичээлдэг спортын төрөл болгоход бодит ахиц авчрах хэмжээний чухал алхам болохыг онцолж байна. Бүхэл улс орон өөрсдийн үндэсний спортын төрлүүдээ Олимпийн наадмын хөтөлбөрт багтаах сонирхолтой хүсэл тэмүүлэлтэй болсон өнөө цаг үед бид ч гэсэн зөвхөн дотооддоо өмчлөх гэсэн хайрцаглагдсан сэтгэлгээнээс гарч өргөн цар хүрээтэй сэтгэх цаг болсныг үндэсний бүхий холбооны удирдлагууд хэллээ. Тэгэхээр аль төрөл нь олон улсад гарах боломжтой вэ ингээд үндэсний спортын санал үндэсний бүх хамгийн дөхөв нь байна. За бүс нутаг буюу энэ Монгол хорвотлууд энэ бүгд барилжээ. Нийслэлийн иргэдийн баярт солонгосын авраг хүчээр ирж бариллаа. Тэгээ үүнийг бид нэр соёлын спорт аялал жуулчлалын яамтайгаа хамтраад энэ эх 26 онд тэмцээн зохион яг үүнд 8 оронд хүсэлт хөргүүлэх юм байнамаа оролцох. Энэ даяарчлалын үед бас энэ хомигдол байж ирсэн болохгүй. Тэгээд тэргүй энэ аялал жуулчлалч бай, спортын хөгжиж бай, үндэсний спортын энэ дэлхийн хүндрэлтнүүд зох хэмжээнд сонирхох хэрэгтэй юм байна. Үзэх бас юм их юм. Тэгэхээр энэ бид нар боломж олцоогоор олон улсын тэмцээн оролдооныг хийхээс өөрөө Монголын үндэсний спортын хорооны 3 дугаар их хурал өнөөдөр бүхий өргөнд явагдаж байна. Монголын үндэсний спортын хорооны өдгөө үндэсний спортын 19 гишүүн холбоог игнэндээ нэгтгээд байгаа томоохон бүтц юм. Өнөөдрийн хурлаар үндэсний спортуудын нэгдсэн бодлогыг хэлэлцэн баталсан төдийгүй төсөв санхүүгийн байдлыг жиг түвшинд хүртэл нэмэгдүүлэх бололцоог мөн чухалчлан хэлэлцсэн. Учир нь үндэсний спортын 3-4 холбоо л тогтмол санхүүгийн их үүсвэртэй байна. Өдгөө дэлхийд дахина 63 улс орон үндэсний спорттой байгаа юм а. Улсын хурлын гишүүн Амрагсгалан улсын хурлын дарга байхдаа захирамж гаргаж 50 гаруй ажлын хэсэг байгуулж байсан юм а. Эдгээр ажлын хэсгүүд нь байс хийгээд хуралдан энэ болгоомд нь төрийн албан хаагчид дуудагдаж очино. За ингээд зүгээр ч хуралцчихгүй цагаа баримталдаггүй улсын хурлын гишүүдийг хүлээж өдрийг бардаг байсан юм а. За иймд цаашид энэ олон ажлын хэсгийг цөөлнө гэж улсын хурлын дарга уучрал өнгөрсөн 7 хоногт мэдэгдэж байсан бол өнөөдөр ажил хэрэг болгожээ. Тодорхойлбол тэрээр өнөөдөр Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 482 тоот захирамжийг уншиж танилцуулсан юм. За энэ захирамжинд зааснаар ажлын хэсгийн санал дүгнэлт гарсан болон холбогдох хууль, улсын их хурлын тогтоолын төсөл боловсруулахтай холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай. За Монгол Улсын их хурлын даргын 2024-2025 онуудад гаргасан 19 захирамжийг хүчингүй болгожээ. Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагааны хугацаа дууссан, үр дүн хангалтгүй байгаа тул ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын их хурлын даргын 2024-2025 оны 36 захирамж засгийн газраас холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын их хурлын даргын 2024 оны 3 захирамжийг тус хүчингүй болгосон байгаа юм а. Тэнгэрчлээс 7 арга мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.